Ухаарал хүчээр сэлбэх урам зоригийн үгс нэвтрүүлэг эхэлж байна. Миний хувьд заримдаа нүдэнд харагдах зүйлс хүнд бэлэглэх нь чухал гэж боддог. Тэгээд Христ итгэлтэй холбоотой түүхүүд дүрслэгдсэн байх юм бол зөвхөн онцгой өдрүүдээр ч биш, жирийн өдрүүдэд ч бусдад бэлэглэх дуртай. Учир нь хүн харсан зүйлээ мартдаггүй юм. Өнөөдрийн нэвтрүүлгээс нэгэн гайхамшигтай гэрчлэлийг сонсох болно. Эми 4-р ангийнхаа хүүхдүүдэд хичээл заахын тулд өдөр бүр сургууль руугаа 40 км жолоо барьдаг. Гэтэл нэгэн өглөө явж байтал машиных нь мотороос утаа гарч эхэлж. Хурдхан замын хажуу руу зогсоод эргэн тойрноо харахад шатгуунд түгээх станц байтугай фермийн байшин ч харагдсангүй. Яг замынхаа тэг дунд шүү. Тэр юу хийсэн бол? Тусламж дуудъя гэсэн ч тухайн үед гар утас байсангүй. Тэр залбирч эхэллээ. Гэтэл төд удалгүй нэгэн ачааны машин түүний ард ирээд зогсов. Жолооч машинаасаа буун эмэрүү төхөөд "Хадагтай, танд тусламж хэрэгтэй юу?" гэж асуув. Тэр өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаж байх хооронд жолооч машины доод тал руу өнгийж ямар асуудал үүссэнийг хараад "Таны моторын ирмэн тасарсан байна" гэв. Тэр механикч биш ч гэсэн яагаад ч юм тэр үед машиндаа нөөц ирмэнтэй явж байлаа. Хамгийн гайхалтай нь юу болсон бэ гэвэл түүний машинд байсан ирмэн Эмигийн машинд яг таарсан юм. Тэр залуу эвдэрлийг даруйхан заснаар Эмич замдаа гарлаа. Түүнийг энэ зэлүүд газарт машин нь эвдэрсэн ганц бие эмэгтэй туслахаар бурхнаас илгээсэн Тэнгэр элч гэдэгт Эми итгэдэг юм. Америкийн эртний яруу найрагч Джеймс Рассел Ловелл Бурхны илгээсэн Тэнгэр элч нар бүгд гадаад дүр төрхөө өөрчилсөн байдгаа хэмээн бичсэн байдаг. Энэ үнэн болов уу? Библиэлд Еврей номын эхний бүлэгт тэр Тэнгэр элч нар авралыг өвлөн авах хүмүүст үйлчлэхээр ирсэн үйлчлэгч сүнснүүд юм гэсэн байдаг. Өөр нэг орчуулгад бидэнд үйлчлэхээр илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд гэж нэрлэдэг. Эми өөрөө нь Бурхан Тэнгэр элчийг илгээсэн гэдэгт үнэхээр итгэлтэй байдгийн. Тиймээс тэрээр Ловеллийн энэхүү үгийг ханандаа жаадсан хаджээ. Тэнгэр элчийн тусламжтайгаар тэр сургуультай яг цагтаа очив юм. Тэгэхээр Бурханы илгээсэн тусламж заримдаа огтхонч санаанд оромгүй байдлаар ирдэг. Тэр бидний төлөө үйлчилж буй Тэнгэр элч нараараа дамжуулан гайхамшиг бүтээсээр байдаг. Хэрв таач бас сорилтын дунд замынхаа тэг дунд гацсан юм шиг санагдаж байвал санаа зовлтгүй. Та ганцаараа биш. Учир нь Бурхан хаасайгүй хаанч байсан таны хажууд байж яг зөв цагт туслахын тулд өөрийн элчүүдийг илгээсэн. Тэр таныг хизээч орхихгүй, хизээч мартахгүй. Өнөөдөр энэ үгээр таныг урамшуулъя. Бурхан тантай хамт. Тэнгэр элчийг дүрсэлсэн олон зургийг та харж байсан баг. Би нэг удаа Тэнгэр элч Михаилыг дүрсэлсэн алдартай зургийг хараад Бурхан түмнийг ч ихсэн миний төлөө илгээдэг гэж бодсон чинь үнэхээр гоё байсан. Бурханы хүслийн дагуу танд үйлчлэх Тэнгэр элч нарын өмнө Есүс Христийн танд бэлгэлсэн ариун сүнсний ятгалагдор эрүүлтэй амьдрий. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Саалагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг.